Зүрхэнд хүрсэн дөргөлт. 2024 оны 5 сарын 15. Улаанбаатар хотын амгаланд буй шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 421-р нээлттэй хорханг. Австралийн зохиолч Стедманы Тэнгисийн дундах гэрэлт цамхаг гэдэг сэтгэл догдлуулсан номыг уншаад өрөөндөө сууж байтал Золбаяр эргэлт ирлээ гэж хуйг зааланд хаширж байгаа сонсогдов. Хамаг юма гуцсан доогоор хураагаад хорхангийн үүд рүү яаран алхахдаа гэрхэн ирсэн бах. Үхрийн махта хоол авчран гэсэн. Авриз гэдэг гидс дотрын хаягдал толгоон шир байнга итгэс алхаж байна шүү гэж бодлоо. Донорын бөөрийн хагалгаанд орсон дархлаагүй хүмүүст өгөхийг хоригддог чанар муутай хоолууд идээд жил болж байгаа болохоор суулгасан бөөр мань салж унахыг гэж өдөр бүр байна. Хоригдол Золбаяр эрүүгийн хуулийн 27-гийн 1 зүйл ангиар 1 жил 5 сарын ял эдэлж байгаа. Эргэлтэд гарахыг зөвшөөрнө гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 20 ангийн журмын дагуу үүдний хуйгт рапорт өгч бие нэгжүүлсний дараа уулзалтын өрөөний шилний өмнө суув. Энэ удаа гэрээхэн биш, харин даш анд маань ирчихсэн учир битүүлэг инээгээд байж байна. За, сайн сууж байна уу гэж яриагаа эхлүүлтэл. Сайн, гайгүй юу? Хин ирснийг хардаа гэж хоошоо заалаа. Арын хүлээлгийн сандал дээр миний охиндоо төстэй хүүхэд сууж байх бөгөөд над руу харсан ч танихгүй хүн шиг харцаа шилжүүллээ. Тун удалгүй ээж нь гаднаас орж ирэх үед миний охин мөн гэдэгт хэрэгэлзээгүй болов. Шууд хараад таниагүй шалтгаан нь хамгийн сүүлд 9 сарын өмнө 461-ийн мөрдөнд байхад охин маань ээжтэйгээ хамт ирж байсан бөгөөд тухайн үед дөнгөж алхаж сураад удаагүй байсан жаахан цулцаг маань энэ удаа том хүүхэд биеэ даачжээ. Үл ойлголцох асуудлаас болж ээждэн салсан ч эцэг нь хүүхдтэйгээ уулзах хэрэгтэй гэд жил гаруй хоригдох хугацаанд охиныг маань 2 дахь удаага над дээр авчирч байгаа нь. Шилний цаанаас охиноо хараад маш их баярлалаа. Амьдралдаа баярлаагүйгээр их баярлалаа. Өдөр бүр өглөөнөөс орой болтол санаанаас минь огт гардгүй супер од минь иржээ. Охиныг маань эргэлтийн ширээн дээр гаргаад зогсоох үед алган дээр шахуу багтж байсан жижигхэн амтан ямар том болоо вэ гэж хаалтын шилний наанаас бодов. Нүдний нулимс цээлэгнэж эхэлсэн ч ийм газар сул талаа харуулж болохгүй тул хүчээр дарлаа. Долоовор хурууга шилэн дээр тавиад наас цаа шүтлэх үед дөнгөж 2 нас хүрээд удаагүй охин маань хурууг барих гэж хичээхдээ үнэн сэтгэлээсээ баярлаж гунгийн өрөөг гэрэлттэл инээж гарлаа. Миний охин ямар хөөрх юм бэ? Гарц нь ямар гинэн өхөөрдөм юм бэ гэж охинтойгоо тоглож байхдаа бодов. Хүмүүс бие биедээ чон болсон газар ариун нандин зүйл харах нь маш ховор байдаг юм. Хуйгийг гуйж байгаа дэлгээмжийн цохоор охиноо оруулж инхрээлэн тавираад миний охин ямар том болоо вэ гэд хацар дээр нь үсгэд намайг танихгүй нэг л бишүүрхэд байв. Үзүүг нь үнэрлэхтэй. Үнэр нь ямар сайхан юм бэ гэж бодно нүдэн аниад хэсэг зогслоо. Мөрөөдөл маань биелжээ. Сүүний үнэр арилаагүй миний бяцхан өр. Хүний муу нь олонх болсон энэ цаг үед ээжтэйгээ хамт олон бэрхшээлийг даван туулж байхад аав нь хажууд байхгүй дуучлаараа. Зөндөө олон хүүхдийг эцэг эхтэй нь эцэг эхчүүдийг өөр хүүхдтэй хамт байлгах гэж аав нь тэнцэж байгаа юм шүү гэж бяцхан охиндоо өөрийгөө зөвтгмээр санагдав. Гараа цаашууны дэгдэхэ шигэ асаас авига дуда бэнуда гэж балчир байхад нь цээжиндээ тэрэн дуулж байсан дууг нь чихэнд нь шивнэхэд охин маань над руу гайхсан хасаар харж таньсан юм шиг боллоо. Охины маань сэтгэлд аавынхын дуу хоолой хадгалагдсан болохыг мэдээд би маш их баярлав. Нялх охиноо унтуулах гэж янз бүрээр оролдож байхдаа анх энэ дууг дуулж сурсан юм. Өөр хүн энэ дууг дуулж өгөхөөр гомдоод уйлаад байдаг гэж ээж нь сүлдэлсэн. Бүү энэ дууг ардын дуу гэж боддог байтал Монгол костюмын захирал сувдаа эгчийн ээж зохиосон гэдгийг сонсоод гайхаж байж билээ. Эгч энэ дуун дээр бүүвэлэгдэж үссэн байх та. Өрийн жаргалыг дахин мэдрээд байж удал хүүхдийн шилний цаанд гарах хэрэгтэй гэж хуйг анхаарууллаа. Охиноосоо салахыг хүсэхгүй байсан ч аргагүй эрхэнд ээжд нь тэврүүлээд шилээр тусгаарлагдсан сандал дээр суув. Яагаад ч юм хормын өмнө хязгааргүй баян байсан чинь бүх юмаа алдаад үгээгүй хоосорсон юм шиг дотор эвгүй болчихлоо. Охиныг маань ширээн дээр зогсооход би шилний цаанд гармаар байна гэж аашлаад хаалтын хиймэл шилийг хөлөөрөө өшгөлэн хаглах шахлаа. Шилэн хаалтад ойх дөргөлт нь миний зүрхний гүнд хүрэх мөчөд
Би энд юу хийж байна гэж гин тухаарав. Төд удалгүй уулзалтын 30 минут хормын дотор юм шиг өнгөрч харуул цаг дуссныг мэдгдлээ. Гарахаас өмнө охиноо дахин нэг үнсэж амьдралынхаа утга учирын үнэрийг аль болох удаан хадгалахыг хичээв. Охиндоо бүх анхаарлаа хандуулж байгаад ээжтэй нь бас найзтайгаа ч ярилцж амжилтгүй уулзтын өрөөг орхилоо. Хажуу өрөө нэгжлэг хийлгэж хүнсээ шалгуулад энэ цаг үеийн бүх бузар булаа шүглсэн хашааруугаа эргэж оров. Өрөөрөө алхах үед нисэж байгаа юм шиг санагдж байсан ч бусдад үзүүлэхийг хүссэнгүй. Шоронд зөндөө олон залуус үр хүүхдээ санаад хэцүү байдаг болохоор хувийн жаргалаа нуусна нэ. Аз жаргалаа хуваалцах хүн, газар, нөхцөл гэж би тэр нь энэ бишээ. Камертаа ороод 9 сар хараагүй охинтойгоо уулзсан мөч бүрийг сэргээн дурсаж хөдөлгөөн бүрийг нь мартахгүй байхыг хичээв. Тэгээд ээж нь надад өгсөн цээ зургийг нь харахтаа би яг юуны төлөө тэнцээд байна гэж өөрөөсөө асуулаа. Бүх ялтангууд шоронгоос гарахыг хүсдэг. Нэг өдрийн өмнө ч болов суллагдахын тулд зарим нь хоригдлуудын баас шээсэг хүртэл цэвэрж байхад би муута байнга эмнэлэг рүү ачигддаг хэрнээ чийл ганцаараа магадланд орохгүй шоронгоос ирж суллагдахгүй гэд гүрээгээд байх юм гэж дамжин өнгөрсөн 4 шоронгийн албаа хаагч болон хоригдлууд надаас асуудаг. Нэг амиар түмэн ам аварна гэсэн тайлбар мань бүрэн хариулт болж чаддгүй. Эрүүгийн хуулиар 5 хүртэлх жилийн ялтай хүн хугацааныхаа хагасыг эдэлсэн бол магадланд орох эрх нь нэгддэг юм. Миний магадлангийн хугацаа аль нэгдүгээр сард болчихсон хэдий ч сүүлийн 5 сарын хугацаанд магадланд орохоос татгалзаж хуулийн байгууллагуудад хөргүүлсэн захиануудын хариуг хүлээсээр байгаа юм. Эрүүл мэндийн шалтгаанаас болж 3-4-7 хоног болоод л шоронгийн эмнэлэгт хүргэж байгаа ч миний яарч буй зүйлсийг эрүүгийн хуульдаа тусгасны дараа л магадланд орно гэж шийдсэн. 20 дахь хугацаанд хуулийн номуудыг судалж үндсэн 5 шаардлагыг хүний эрхийн үндэсний комисс, хууль зүйн дотоод хэргийн яам, үндсэн хуулийн цэц, улсын их хурл болон холбогдох байгууллагууд руу илгээсэн бөгөөд хариу эрхийг хүлээсээр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019 оны зөвлөмж, Нэгдсэн үндэсний байгууллагын 1961 оны мансууруулах хэмээн тухай нэгдсэн конвенци, 2020 оны өөрчлөлтийн дагуу кемп буюу 9 салаат ургамлыг эмчилгээнд ашиглах хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж хүнд өвчтөе монголчуудад зориулан өндөр үр дүнтэй эм гаргах. 2-т мансууруулах дом бол гэмт хэрэг биш, өвчин. Тиймээс энэ өвчнөд нэрвэгдсэн иргэд залуусаа шорон торж амьдралыг нь сүрүүлэх бус зориулагдсан газар байгуулж эмчлэх. 3-т эрүүгийн хуульд мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг тусгай лабораторид гаргаа авдаг онц аюултай мансууруулах сэтгцэд нөлөөд бодисоос ялгаж 20 зүйлсийн хэмжээг нь харгалзан хариуцлага хүлээлгэх хуулийн өөрчлөлт хийх. 4-т үндсэн хуулиар олгогдсон дээд шүүхэд биеэрээ оролцох эрхээ эдлэх. 5-т Нэгдсэн үндэсний байгууллагын гэрээ конвенцууд, Монгол улсын үндсэн хууль, эрүүгийн хууль, эрүүгийн эрэг хянаж шийдвэрлэх тухай хууль гээд олон төрлийн хууль зөрчиж байгаад улсдаа түүхэн гавьяа байгуулсан хүнд өвчтөе иргэнэ шоронд яргалж алах гэж оролцсон гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэг шаардлага хүсэлтүүд байгаа юм а. Одоогийн байдлаар хууль зүйн яам дээр хилцэж эхэлсэн эрүүгийн хуулийн шинжилэлд 2 дугаар хэсгийг хүлээн зөвшөөрч мансууруулах донд автсан өвчтнүүдэд зориулсан шар аз шиг эмчилгээний газар бэлдэх. 3 дугаар хэсгийн ургамал болон тусгай лабораторид гаргаа авсан бодисыг ялгаж саадуулагдсан хэмжээнээс шалтгаалan ял оноох хуулийн төсөл яригдж байгаа ч хамгийн чухал 1, 4, 5 дугаар хэсгийг огт анхаарахгүй байгаа болохоор амнасаа эрсдэлд оруулан тэмцлээ өргөжлүүлж байгаа юм. Охин маань өнөөдөр аав дээрээ ирээд шилэн хаалтыг хүчтэй өшгөдөж яагаа маялаад байгаа хурдан ир надад аав хэрэгтэй байна гэж мэдрүүлсэн болохоор яаралтай магадланд орж охин дээрээ очихоор шийдлээ. Би дээлтэй хямд үнэтэй байгалийн эм бүтээж түмэн ам аврах тэмцэл маань надад болон манай Бат хөвгтийн гэр бүл маш их хохирол учруулжээ.